За гол нь А, Б, С гэсэн гурван тоо нь юу вэ? Натурал тоо юм байна тий? Натурал тоо. Тэгэхээр Б, С-ээр харилцаа анхны гэж өгсөн үг. Хамгийн хэрэглээ овчин нэг шүү. Хамгийн хэрэглээ овчин нэг. Анхны тоо л ерөөсөө биш шүү. Харилцаа анхныг чинь хамгийн хэрэглээ овчин нэг гэсэн үг тий? Тэгээд ийм төслийг ханддаг гэж байна. Тэгээд Б, С-ээр нь ойлоо энэ бичгтлийн юу вэ? Энэ функцийг очоо ийм язгууртай энэний шийдвэр өгөх зүгштэй юм. Тийм баг шүү. За эндээс юу гэж гарч ирэх вэ гэхээр шууд ингэж байна. Дээдлийн доотлолт нь болохоор А, Б тэгснээ юу вэ? А, С тэнцүү. За 2-1 тий? 2-1. Тэнгүүд энэ хоёр нь хооронд хураагдчих тийм үү? Хураагдчих. Тэнгүүд Б, С хоёр нь 2-1 харьцаатай гэсэн үг болж байна. Тэгээ хоорондоо харьцаа анхны хэлээс юу гэсэн үг вэ гэхээр шууд л юу вэ? Б тэнцүү 1 юм байна. С тэнцүү юу вэ? 2 юм байна л гэсэн үг. Тэгээ 1 2 гэсэн хоёр тоо болохоор энэ тэгшлийн шийд болно гэж байгаа байхгүй юу? Энэс Witten theorem-аар яах ёстой вэ гэхээр Б дээр нэмэх нь С гэдэг бол юу дээр тэнцүү байх ёстой. Хасах P дээр тэнцүү, Б-г үржих нь С нь болохоор юу дээр тэнцүү? Q дээр тэнцүү гэж ингэж гардаг. P нэг шууд ойлгомжтой P хасах юу вэ? Q гэдэг. Хоёр. Тэгээ энэ хоёрыг шууд л тэгэл энд оруулах юм байна шүү дээ. Биш энэ хасах тэмдэгтэй цуг оруулах шүү. Энэ хувьд оруулж тээ. Одоо ч зэрэг гарах юм уу? Хасахын нэмэх 21. Тэснэ хасах нь юу вэ? 12. Тэнцүү 9 гарч байна тийм үү? Чи яаж бодож ингэ шалгах вэ? Биш. Авах нь багтай. Харилцаа анхны гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хамгийн хэрэглээ хуваагч нь юу вэ? Өөрөөр хэлэх юм бол одоо жишээлх юм бол 6 4 2 харилцааны тоо мөн үү? Биш. Яг л энэ хоёрын хамгийн хэрэглээ хуваагч нь гэдэг. Хоёрын харилцааны биш юм байна. 3 8 2 харилцааны тоо мөн үү? Мөн боо. Энэ хоёрын хамгийн хэрэглээ хуваагч нь гэдэг. 1 хоёуланд нь хуваагддаг хоёроос нэгээс өөр байхгүй гэсэн үг шүү. Тийм тоонуудыг юу гэж хэлэх вэ? Харилцааны тоонууд. Хамгийн хэрэглээ болж хамгийн бага хуваагддаг шиг заасч.